За сайн байцгаана уу. Канагийн мэдээ YouTube сувгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Австри улсын тухай мэдээлэл хүргэнэ. Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд доод Австрийн нутаг дэвсгэрт хүн амын ихсэх үеэс эхэлсэн байна. Нэрний утга нь манай эртний 996 онд Герман хэлний Острарейхи гэдэг нэр албан ёсны их сурвалжид тэмдэглэн үлджээ. Энэ үг нь одоо Острарайх гэж дуудагдаад орчуулбал зүүнний буюу дорны эзэнт улс гэсэн утгатай юм байна. Австри нь парламентын засаглалтай, төлөөллийн арслан системтэй бөгөөд 9 холбооны мужтай. Мөн үрдийн үйл давтлах байдлыг тунхагласан Европын 6 орны нэг бөгөөд үндсэн хуулинд тийхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм аа. 1955 онд нэгдсэн үндэсний байгууллага, 1995 онд Европын холбоонд шинээр тус хэлсэн. Австрийн нийслэл бол олон улсын урлагийн төв болсон Вен хот юм аа. Вен хот нь аз жаргалын индексээр үргэлж тэргүүлдэг амар тайван, ая тухтай амьдрах нөхцөлд бүрдсэн сайхан хот юм аа. Газар зүйн байрлалын хувьд Австри улс нь Европ төвд оршдог бөгөөд хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Итали, Испани, баруун талаараа Швейцар, Лихтенштейн зэрэг нийт 8 улстай элдэг ажээ. Газар зүйн онцлогийн хувьд Австрийн газар нутагт Альпийн нуруу томоохон хэсгийг эзэлдэг бөгөөд энэ уулархаг бүс нь улс даяар үргэлжилдэг. Австрийн нийт газар нутгийн ойролцоогоор 62%-ийг Альпийн нуруу эзэлдэг. Гайхалтай үзэсгэлэнт байгаль, олон янзын экосистемээр алдартай. Альпийн нуруу нь Австрийг өвлийн спортын төв болгоход хувь нэмэр оруулдаг байна. Энэхүү уулархаг бүс нь улсын уур амьсгал, соёл, гадаад орчны амралт зугаалгын боломжуудыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь Австрийн газар зүйн салшгүй гайхалтай хэсэг юм аа. Австри улс нь төрийн далбааны түүх нь маш их сонирхолтой. 1191 онд эзэн хаан Дүүк Леопольд тулдааны үеэр хэвлийдэг шарх олж бусдаа бүсээ тайлан цагаан ширээн дээр тавьжээ. Тэрхүү зураглалаас сэтгэвлэн төрийн далбайгаа зохиосон байна. Австриас дэлхийн алдартнууд их төрсэн байдаг. Жишээ нь алдарч жүжигчин улс төрч Арнольд Шварценеггер, хөгжмийн зохиолч хөгжимчин Гоцайст Мозарт, хамгийн сонирхолтой нь алдарт удирдагч дарангуйлагч Адольф Гитлер нь Герман хүн биш Австри хүн ажээ. Энэ гурван алдартны талаар нэг мэдээлэл дурдахад Арнольдын хөшөө амьд байхад нь Австри улсад сүндэрлсэн. Мозартын музей төрсөн нутаг болох Зальцбургт аялал жуулчлалын гол үзүүр болдог байна. Адольф Гитлер нь өөрийн Австри орноо Германы далбаанд нэгтгэж байсан ачаархалтай түүхтэй. Энержи дринк буюу эрч хүчний ундааны салбарт эргүүлэгч Ред Булл нь Австри улсын үйлдвэрлэгч юм аа. За ингээд Канагийн мэдээллийн сувгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараа дахин өөр улсын мэдээлэл үзэхийг хүсвэл манай сувгт subscribe зарж сэтгэгдэл үтээгээрэй. Баярлалаа.